арай хүнтэй сууж амжаагүй байгаа юм биш үстэй. Миний YouTube суугаар дахин зочилж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэгээр амьдралынхаа сайн ханыг хэрхэн яаж олох вэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцсан. За ялангуяа над чиг 30 төгөж байгаа ганц бие хүмүүсийн хувьд утгагүй болох сар шинийн баяр, цагаан сар, за энэ 7 хоног гигийн хайрын Валентины баяр болох чинь хамгийн их асуудаг асуулт. Чи хүнтэй гэрэлсэн үү гэдэг асуулт тийм. Чи найз хүнтэй болсон уу гэдэг асуулт. Тэгээ энэ асуултанд шууд хариулахаас өмнө ер нь яагаад бид нэр гэрлэх ёстой юм те. Дээрэс нь зүгэн гэрлэлт гэдэг зүйл чинь бас хэр чухал юм бидний хувьд те. Жишээ нь би одоо 30 настайдаа гэрлэлээ гэж бодоход 80 наслна гэж үзэхэд 50 жилийн нэг хүнтэй хамт өнгөрөх гэдэг шүү дээ. Тэгэхээр амьдралынхаа дийлэнх талаас илүү хувийг нэг хүнтэй насан туршдаа хамтдаа байна гэхээр энэ бол маш чухал сонголт болчиход байгаа. Энэ чухал сонголтыг хэрхэн яаж хийх ёстой гэдэг энэ сэдвийн хүрээнд өнөөдөр хэдүүл ярилцсан. Ганц үега хосын харилцаа, хосоо хайж байгаа. За магадгүй хосын харилцаанд байгаа харин төдийлөн сэтгэл ханамжтай мэдрэмжийг тэр харилцаанаас авахгүй байгаа залуучууд ах юм бол өнөөдрийн энэ дугаарыг анхааралтай сонсоорой гэж хүсэж байна. Яг энэ хосын харилцааны чиглэлээр нийтлэл бичдэг, блог бичдэг те. За ном зохиол бичдэг хүмүүсийн яриаг бүгдийг сайхан судлаад за дундаас нь ер нь бол тренд чиг хандлага бол ийм байгаа юм байна гэд би багцлаа та бүхэнд өнөөдрийн бичлэгээр хүргэж байгаа учраас нэлээд шинжлэх ухаанч байдлаар ярина гэсэн үг, судалгаатай, факттай. Тийм учраас дан ганц миний бодол биш. Гэхдээ мэдээж өнөөдөр ярьж байгаа зүйлүүдтэй бол би бараг 85%-аас 90% нь бол санал нийлж байна. За эхлээд хэдүүлээ сайн ханаа сонгох гэдэг сэдв рүү орохоос өмнө ер нь яагаад бид нар гэрлэх ёстой юм гэдэг асуултанд хариулах болчиход байна. За эртний одоо хувьсдын болон биологийн онол талаас нь аваад үзэх юм бол энэ гэр бүл гэдэг нэг чинь хизээнээс үүссэн юм бэ гэхээр за эртээр үеийн хүмүүс байгаа даа тийм. Эртээр үеийн хүмүүс илүү нөгөө нөхөн үрчгүй талаасаа тийм өөрийн гэсэн дундаасаа гарсан тэр үр удам, үр хүүхдээ доктортой нийгэмд, доктортой хүрээлэн борчинд өөрийн хүүхдээ хүн болгохын тулд тэр хамтын гэр бүл гэдэг харилцаар ордог байсан байна. Яагаад тэгэхээр хосууд хамтдаа байснараа дундаасаа гарсан тэр үр хүүхэд нь нийгэмд өстө хүн болох амьдрах чадвар нь илүү сайжирдаг байсан гэж. За хувьслын онол талаасаа болохоор ингэж тайлбарлалт юм байна. Гэр бүл гэдэг зүйл нь бол ийм шалтгааны улмаас үүссэн гэж. За хоёр дахь хүчин зүйл нь болохоор түүхэн болон нийгмийн өнцөг талаас. За одоо чинь түүхэн талаас нь аваад үзвэл хэдүүлээ ингээл эртээр үеийн кинонуудаас хардаг штэ. Илүү нөгөө улс төрийн хилцээр те өөрийн гэр бүлээ илүү доктортой нөлөөтэй байлгах гэж те улс орнууд бол хоорондоо дайтахгүй тул те эм найрамдлаа улам бэхжүүлэхийн тулд өөрийн охиноо гэдэг юм уу өөрийн хүүгээ гэдэг юм уу зохион байгуулалттайгаар юм гэрлэх тийм тогтолцоонууд бол байсан. Тэгэхээр дээр үед бол гэрлэлт гэдэг зүйл бол илүү зохион байгуулалтын шин чанартай байсан. Яг энэ хайран дээр суурилсан гэрлэлтийн хэлбэр бол ер нь сүүлийн хэдэн зуун жил л бий болсон юм байна л да. Ер нь 18 дугаар зууны сүүл үе хүртэл ер нь ийм зохион байгуулалттай улс төрийн гэрлэлтүүд бол байдаг байсан байна. Тэгэхээр бидний хайр дурлалаараа хөтлөгдөж гэрэлдэг гэдэг энэ зүйл чинь бол энэ гэрлэлтийн хэлбэр чинь бол нэг олон жилийн настай биш. Яг үүндээ бол сүүлийн хэдэн зуун жил л ийм хэлбэрлүү бид нэр орчоод яваад байгаа юм байна л да. зөв нийгэм болон түүхийн талаас тайлбарлах юм бол те судлаач нар бол ингэж үзэж байна. За гурав дахь өнцг нь бол сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлийн өнцгүүд гэж байна. За мэдээж ойлгомжтой. Ер нь ганц бие байгаа хүмүүс бол ад жаргалтай хосуудтай өөрсдөө харьцуулах юм бол хэд дахин илүү амьдралын сэтгэл ханамж багтай байдаг, муутай байдаг. Тэр ад жаргалтай гэр бүл гэдэг бол эсрэгээрээ ганц үеийнхтэй харьцуулахад сэтгэл санааны хувьд бол бие физиологийн хувьд бол эрүүл байх магадaltaй байдаг. Энэ нөөрэө судалгаагарч батлагдсан. Яг тэр хүн гэдэг чинь өөрөө сэтгэл зүйн онцлогуд байгаа, сэтгэл зүйн тэр сэтгэл хөдлөлийн хэрэгцээнүүд байгаа. Тэр сэтгэл хөдлөлийн хэрэгцээг нь бол хангах шаардлага бол байдаг. Тэгэхээр гэр бүлийн харилцаа буюу хосын харилцаанд орсноороо бол тэр сэтгэл хөдлөлийн хэрэгцээнүүдэнд хангагддаг байна. Тэгэхээр тэр нь хангагдаад ирэхэд бие физиологийн болон тэр оюун санааны эрүүл мэнд талаас бол эерэг нөлөөллүүд үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталсан байна гэж. За тэгээд 4-5-т нь бол илүү нөгөө шашин тийм одоо жишээ эртээр үед соёлын тэр нөлөөллөөр тийм хүмүүс хоорондоо гэрэлдэг шашны нөлөөллөөр энэ гэрлэлт гэдэг зүйлийг илүү бас шашиндаа бол ариун зүйл гэж үздэг. Энэ бол байх ёстой зүйл гэж маш их ач холбогдол өгдөг байх жишээний. За хамгийн сүүлийн санхүү талаас те. Одоо жишээ нь ганц бие хүнийг бодох юм бол хосууд илүү их хөрөнгө цуглуулдаг ч гэдэм юм да судалгаараа тийм байдаг шүү дээ. Ганц үеийнтэй харьцуулахад хосууд бол илүү их хөрөнгө чинээ цуглуулах магадaltaй байдаг гэд тоон судалгаа статистикаар харуулдаг. Тэгэхээр энэгөө доктортой харилцаа илүү санхүү талаасаа бол хүмүүс бас сонголт хийдэг. Нэг юм хамтрагчтай байснараа санхүүгийн хариуцлагыг ингээд хоёр талдаа хувааж
хариуцлага үүсэж байгаа. Нэг хүн дээр биш, хоёр хүн дээр. Тэгэхээр бас энэ талаасаа ч гэдэм үү хариуцлага хуваах зорилготой ч гэдэм үү гэрлэлт амьдралын ханаа сонгох юм хэд хэдэн хүчин зүйлүүд л нөлөөлдөг байна л та. За ийм 5 хүчин зүйлүүдээс л гэрлэлт гэдэг зүйл бол анх ярина гарч ирсэн юм байна гэдэг. Ийм тайлбар судлаач нар хэлж байгаа. За гэтэл Монгол улсын хувьд ингээд судалгаа аваад үзлээ л дээ. Одоо ингээд манай аав ээж одоо цагаансараар асуу штэ. Миний хүү найз хүнтэй болж чинь үү хүнтэй гэрлэх хэзээ гэрлэх вэ? Чи хөгшөрлөө штэ гэдэг. Бидрээс байгаа хамгийн сайхан гайхалтай асуултууд бол үргэлж ирдэг. Тэгээд ингээд хараад үзэнгүүт Монголд одоо ингээд 2020 оноос хойш статистик харахаар гэр бүл салалт бол тогтмол өсөж байгаа. Өдөрт дунджаар 13 гэр бүл салчин гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нэгсэн доо очоод гэрлэлтэд ингээд цуцлуулж байгаа, бүртгүүлж байгаа хүмүүс л гэсэн үг шүү дээ. Гэтэл гэрлэлтэд анханасаа бүртгүүлээгүй салж байгаа буюу статистик тоо мэдээлэл дээр бичигдээгүй үлдэж байгаа асар олон гэр бүл болон хосууд байгаа. Тэгээд бодоод үзэх юм бол энэ тоо бол 2020 оноос сүүлийн 5 жил бол тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Тэгээ энэ өөр юуг харуулж байгаа юм гэхээр гэрлэлтийн чанар Монголд улам бүр унж ийн хүмүүс эн чин том хариуцлага шүү дээ. Хүмүүс хариуцлага ухамсарлахгүйгээр хоорондоо салж ийн. Магадгүй амьдралын сайн хань гэдэг тэр би яг энэ гэрлэлтээс юу хүсэж байгаа юм бэ гэдэг асуултаа өөрөө ойлгоогүй байхдаа маш олон хүмүүс гэр бүл зохиож байгаа бах, үр хөвгтэй болж байгаа бах. Тэрнээсээ болоод эцсийн дүндээ нэг харилцаж үзээд эн чин явж явах явцдаа би ер нь ийм зүйл хүсэж байна гэдгийг ойлгоод зарим зүйл нь миний хүсэж байгаа зүйл биш байсан байж тээ гэдэг утгаараа ч гэдэм үү ажиргалгүй байгаа юм чи мэдээж ажиргалгүй гэрлэлтээс бол салаад ганц бие байх нь илүү дээр шүү дээ тийм сонголтыг бол маш олон залуучууд хийж байгаа баха. Тэгээ статистик харахаар бол тун таагүй статистик гарч ирж байна. Тэгэхээр бас гэрлэхийн тулд хугацаа хэрэгтэй сайн ханаа сонгоход бол маш их чухалчилж авч үзэх хэрэгтэй гэдэг тайлбарыг бас эцэгтэй өгмөр байгаа байхгүй энэ статистикийг харуулад тий энэ чи амар сонголт биш шүү. Би амьдралынхаа 50 жил хандлах гэж байгаа, хамт байх гэж байгаа хүнээ сонгох гэж байна гэдгийг та хэлээрэй заяа. Жишээ нь одоо ийм тоо судалгаа гаргасан байна л да. Би одоо энэ Team Urban гэдэг блогер байгаа, нийтлэлж байгаа. Одоо TED Talk дээр өөрөө ихтгэлээ тавьж байсан. За өөрөө ном зохиол бичижсэн. Яг хосын харилцааны талаар бас бичдэг л дээ. Маш өргөн үрээтэй сэдвийн талаар бичдэг, нийтлэлж байгаа. Тэгээ энэ үний хоёр цуврал амьдралын хайнаа хэрхэн зөв сонгох вэ гэдэг ийм хоёр цуврал нийтлэл бичсэн. Тэр нийтлэл дээрх бичигдсэн зүйлүүдтэй нь би бараг 100% санал нийлж байгаа учраас бүгдийг багцлаад тэр хүний бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэх гэж байна. Тэр анхаарал одоо нааш нандуулаарай. Одоо яг гол сэдв рүү орох гэж шүү. Амьдралын хайнаа тэгвэл хэрхэн зөв сонгох юм бэ те? Яг ийм чухал сонголтын өмнө шүү дээ. Тэгээ яагаад чухал сонголт гэж хэлж байгаа юм гэхээр жишээ нь би 30 таадаа гэрлэлээ гэж бодоход 80 наслаа гэхэд 50 жил дунджаар 20 мянган өдрийг тухайн хүнтэй хамт өнгөрөөнө гэсэн үг байхгүй. 20 мянган удаа оройн хоол хамт идэх хүнээ би сонгох гэж байна дунджаар. Жишээ нь дээрэс нь 150 удаа аялалд явах гэж байгаа хүнээ сонгох гэж байна тий. Тэгэхээр чинь амар сонин статистик гарч ирж байгаа юм шүү дээ тий. Тийм учраас ийм чухал сонголтоо хийхэд бол бид нар хэд хэдэн хүчин зүйлээс бол харж үзэх нэ. За эхлээд нэг ийм асуултанд хэдүүлээ хариул. Жишээ нь амьдралынхаа наацхын буюу анхдагч дээрэс нь ахуйн асуудлуудаа шийдсэн ганц бие хүн бай гэж бодъё. За одоо би бол өөрийгөө тийм тодорхойлтонд аваач чи гэж жишээ авъя те. Амьдралынхаа наацхын асуудлууд бүгдийг шийдсэн те. Гэр бүл болоход зохиоход бэлэн болсон байдаг ч юм. Тийм хүн болвол ад жаргалтай хосуудтай харьцуулахад болвол за нэг 3 4 шат доогуур сэтгэл ханамжтай амьдардаг. Аясэргээрээ хосын харилцаа нь үргэлж маргаантай хэл ам дагуулдаг хоорондоо ойлголцдог гэр бүл бол над шиг ганц бие хүнээс амьдралын асуудлаа шийдсэн ганц бие хүнээс 3-4 шат доогуур сэтгэл ханамжтай амьдардаг. Тэгэхээр бид нар бас ганц бие байгаа хүмүүс нэг талаасаа бас хосоо олоогүй байгаа нь харамсалтай. Нэг талаасаа буруу хүнээ сонгоогүй. Тэгээ ганц бие байгаа нь ажралтай ганц бие байгаа нь бас энэ буруу үнтэйг нийлцсэн байгаа хүмүүстэй харьцуулбал бас харамсалтай тийм. Тэгэхээр Монголын нийгмийн нэг хамгийн муухай тэр нэг дарамт нь өөрөө юу гэж Монголынч биш юм да. Тэгээ дийлэх нийгэм. Жишээ нь чи 35 хүрсэн ганц бие байгаа хүнийг Монголын нийгэм бол асуудалтай хүн гэж харддаг тийм. Энэ хүн бол яг асуудалтай. Энэ бол нотой гэж. Эсвэргээр 37 хүрсэн 2 хүүхэд гаргацсан ад жаргалгүй гэр бүлийн харилцаанд байгаа тухайн хосын айл нэгийг окей асуудалгүй шүү дээ гэж харддаг. Тэгэхээр энэ хоёр ингээд хоёр талаас нь хараад үзвэл аль нь яг үнэндээ асуудалтай.
Яг асуудалтай нь аз жаргалгүй гэрлэлтэнд байгаа. Тэгсээр нь 2 хүүхэд гаргацсан. Тэр хүн илүү асуудалтай үстэй. Магадгүй энэ 35 настай ганц хүн байгаа бол зөв сонголтоо хийх гээл явж байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр энэ хүнийг бол асуудалтай гэж хүмүүс харддаг. Эсрэгээр насыг хараад асуудалтай гэж хардаг. Тэгэхээр ингээд нийгмийн дарамт гэдэг юм уу, нийгмийн бас энэ шахалтууд маш сонирхолтой байдлаар ирдэг л дээ. Одоо тэгээд хэдэл яг энэ асуудлуудыг бүгдийн сайхан ярий заяа. За тэгэхээр бид нар ханаа сонгохдоо дан ганц хайр дурлалч гэдэг юм уу, тийм өндөр байх хэвээр, царайлаг байх хэвээр, карьертай байх хэвээр, намайг хүндэлдэг байх хэвээр гэх ингээд өөр ингэсэн маш олон шалгуур үзүүлэлтүүд байдаг шүү дээ. Тийм хүн болгоноос асуувал чамд яг тийм чиний одоо type чи ямар юм бэ? Чи ямар төрлийн залуу, ямар төрлийн бүсгүй сонгох юм бэ гэвэл хүн болгол нэг юм 10 гаруй жигсаалтыг хэлхэл ах л та. Яа ба би юм хүмүүс дуртай гэдэг ч юм уу тийм. Гэхдээ яг үнэндээ бол тэр сонголтуудаа харж чи сонголтоо хийдэггүй байх нэ судалгаагаар. Чи амьдралын хань буюу найз залуугаа сонгохдоо яаж сонгох юм гэхээр чамд өгөгдсөн байгаа тэр зах зээл гэж байгаа. За одоо найзуудын найз юм уу тэрсэн өдөр дээр нь очиод шинэ хүмүүстэй танилцах юм уу ажлын газрын хүмүүс юм уу чамд тэр олгогдсон байгаа зах зээл дундаас л чи сонголтоо хийдэг. Тэгээ нэгсэндээ чиний сонголтод юу нөлөөлдөг вэ гэхээр чиний хүрээлэл 98% нөлөөлдөг. Тэр үлдсэн 2% нь одоо чиний хүсэл. Тэгээ чиний хүсэл бол нэг хамаагүй байх нэ. Яг үүндээ нэгдүгээрт чи ямар хүрээл дундаас найз залуугаа сонгож байгаа юм бэ гэдэг бол number 1 асуудал. Хоёр дахь нь бол чиний хүсэл орж ирдэг. Нэгсэндээ сонголтоо хийсний дараа энэ миний яг хүсэж байгаа зүйлүүд энэ хүнд байна уу, энэ шин чинрууд байна уу гэдэг асуудал руу бол илүү ордог байх нь л. Тэгэхээр бид нар их төөрөгцөн яваад байдаг байх нь шүү. Би яг хүсэж байгаа хүнээ сонгосон гэж дотроо өөрийгөө итгүүлээд байдаг. Тэгээ яг үнэндээ бол зах зээлээс сонгосон. Тэгээ энэ тоо статистикаас хараад үзэх юм бол бид нар маш олон хүмүүстэй болцох хэрэгтэй байна тийм. Ингээд хэлэхээр эмэгтэйчүүдийн хувьд заримдаа хүндрэлтэй гэж хэлдэг тийм. Эрэгтэйчүүдийн хувьд илүү амар гэж хэлдэг. Магадгүй л ах. Мэдээж энэ тохиолдолд бол ийм хүүсийн ялгаанууд орж ирээд байгаа шүү. Мэдээж чи одоо зах зээлээ илүү тэлж олон хүнтэй танилцах тэр боломжийг ингээд бий болгож ээжж чи зах зээл дээрээс хамгийн боломжит чи чамд тохирох сайн ханаа олох магадлалыг л ихсгэнэ л гэсэн. Гэтэл нийгэм өөрөө үүнийг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр ялангуяа залуучууд дээр ч гэдэм. Би одоо эрэгтэй хүн учраас тэг жишээ аваад байна. Завхай, явдалтай магадгүй ингээд олон хүнтэй болцож байгаа гэх тэгэнгүүт за олон хүнтэй нэг дор болцсон ч хайж जैन тий. Тэр бол ёс зүг үйлдэл. За нэг хүнтэй болцчоод тэр хүнтэйгээ ингээд таарахгүй байна гэдэг мэдрэмжийг авангууд хэсэг хугацааны дараа өөр хүнтэй болцоод явангууд хүмүүс муугар хэлдэг шүү дээ тий. Энэ өстой ямар олон хүнтэй болцсон юм бэ ингээд араасаа ингээд гэх мэтлэндээ. Тэгээд нийгэм өөрөө иймэрхүү үйл явдал дуургүй. Уг нь тэр хүн бол өөр тохирох амьдралын ханиал сонгох гал хичээгээд явж байгаа хүн байхгүй юу? Гэтэл нийгэм өөрөө ийм дуургүй. Нийгэм өөрөө юуг сонсохыг чихэндээ сонсохыг хүсдэг вэ гэхээр яг л нөгөө анхны хайр дээр гардаг тий. Ингээ алим унгаагаад тэгэл алимныхаа хоёр талаас биенийхээ гараас жан гэл атгалцаал тэгж дурлсан, тэгж ингээ годмон таарсан, гинт таарсан тий. Янз бүрийн одоо танилцах болзооны аппликейшнаар танилцаагүй, инстаграмаар танилцаагүй тийм хайрын түүхүүдийг хүмүүс сонсох дуртай байдаг. Тэр нийгмийн хүлээлтэнд тааруулж хүмүүс өөрсдөө би ингээд годомд явж байгаа юм уу хаа нэг явж байгаа нэг самсргүй байдлаар гоё дурлаад амьдралынхаа хантай их нэртэй нөхөртэй уулзахсан гэдэг бас романтик гоё төсөөллөд бол хүслүүд бол хүний дотор бол байдаг байх гэж бодож байна. Энэ бол тэгээд нийгмийн тэр цаанаас нь шахдаг дарамт байдаг учраас хүмүүс ялчгүй тийм одоо түүхийг бүтээхийн тулд өөртөө тэгж итгүүлдэг болов уу гэж би бодсон. За энэ дээр та өөртөө саналаа хэлээрэй заяа. За дараагийнхан зүйл байна. Ер нь бол нийгмийн асар их дарамтууд ингээд байна шүү дээ тий. Үүний хажуугаар дараагийн нэг зүйл нь биологи асуудал. Ялангуяа эмэгтэйчүүд бол одоо чинь 40-40-оос хойш бол хүүхэд гаргана гэдэг юм уу гэр бүл зохионо гэхээр биологи нь төрүүлээд явцдаг учраас биологи нь одоо биднийг одоо хүлээдэг учраас тий эрэгтэй эмэгтэй хүн ялгаагүй л ах л да. Ер нь хөгшрөх тусам биологи нь бол дагаал биологийн нас нь хөгшөрч байгаа шүү дээ. Тэгээ тэр утгаараа болвол бас биологийн шахалтанд орж эхэлдэг тийм нийгмийн дарамтын хажуугаар чи хөгшрөөд байна штэ гэдэг бие эс организм чинь бас давхар ингээд хитлэх асуудлууд байдаг. Тийм учраас биологи бол бидний эсрэг ажилтгаа гэдэг тийм үг байдаг. За тэгэхээр ийм хоёр шахалтанд одоо нийгмийн болон биологийн асар том дарамтанд орсон хүн чи яах вэ? Зөв сонголт хийх магадлал ер нь байна уу? Ер нь хэцүү дээ. Тийм.
Тийм учраас хүмүүс ихэвчлэн яарч сонголтоо хийдэг, өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй сонголтоо хийдэг. Тэр ч утгаараа энэ гэр бүлэл салтын тоо дөрөвний ярианых ихэнх дурцсан шүү дээ. Маш өндөр байна. Тэгэхээр асуудал нь энэ дээр л байгаа. Хүмүүс юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна. Жишээ нь чи ямар нэгэн ажил мэргэшил хийж байгаа бол дөнгөж тухайн ажлыг хийж эхлээд анхны удаага хийхэд яах вэ? Яалттай, мэдэхгүй зүйл зөндөө гардаг. Тэр ажлыг олон дахин хийж ижилж туршлага суудаг үстэй тийм. Тэрнтэй адилхан ханаа сонгоно гэдэг чинь зүгээр ажил шүү дээ тий. Жохон ингэж хэлчихэд айгаа жохон тийм романтик зүйл дуртай цаг хайр дурлал гэж ярьдаг хүмүүс болохоор жохон дургуцгал ах л та. Гэхдээ хань сонгоно 50 жил амьдрах гэж байгаа хүнээ сонгоно эргээд ботход тэгэхээр юм нь жохон рационал хандах хэрэгтэй болчихж байгаа. Рационал хандаад эхлэхээр олон талаас нь энийг юмыг харж сонголтоо хийх л тийм шаардлага үүсэж байгаа. Нухацтай бодох. Зүгээр нэг юм кино зохиол дээр гардаг шиг тийм гинт асар хүчтэй юм энерги ялгараал тий гоё ингээл ажралын гормон ялгараал ингээд дурладаг тэр процесснд тэр шийдвэртэй татагдах биш тэр шийдвэртэй нөлөөнд автаа сонголтоо хийх биш жаа хаашаа суугаад рационалаар хандаасаа гэж хүсэж байгаа. Хүсэж байгаа ч явах тий судалгаагаар ингэж харуулж байгаа юм шиг. За тийм учраас хосын харилцаан дээр алдаа хийдэг дөрвөн төрлийн хүн байгаа. За нэгнийх нь хүн нь бол хэтэрхий романтик хүмүүс байна. Би түрүүн хэлсэн шүү дээ. Чи 20 мянган өдөр орой хоол идэх хүнээ сонгох гэж байна гэдэг. Бусдаар Валентин өнгөрсөн Валентинаар чамд тийм сайхан цэцэг өгсөн тэр хүнийг биш дээ. Орой болгон чамд шүлэг уншиж өгдөг хүнийг биш дээ. Магадгүй ийм оо кинон дээр гардаг шиг, зохиол дээр гардаг шиг, Голдурын Баатар шиг тийм залуучуудыг, тийм бүсгүүчүүдийг сонгоно гэж дотроо өөртөө итгүүлсэн тэр итгэл үнэмшилтэд хөтлөгдөд яваад байвал та нэг эргэж харж бодоосэй. Хит романтик хүмүүс чинь өөр юм романтик зүйлийг хүсээд байдаг учраас заримдаа энэ хүн чам тохирохгүй юм шүү гэдэг ингээ мессеж тархинаас нь рационал байдлаар логикоор орж ирэхээр түүнийг үгүйсгээд байдаг. Илүү би сэтгэлээ дагнаа гэдэг үгээрээ. Тиймээдээ сэтгэл байлгүй л яах юм чинь хайр дурлал гэдэг зүйл чинь хүнийг бас амьдралын утга учирыг дүүргэж байдаг зүйлүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр тэр тэнцвэрийг л би хангая л гэж байгаа байхгүй. Заримдаа бас тархиараа бодох хэрэгтэй байна. За хоёр дахь буруу сонголт хийдэг хүмүүс бол айцсаад багтдаг. Айцс гэдэг нь яг хэлсэн дээ. Чи 30 хүрчлээ, 30 дааврлээ, хүнтэй суухгүй бол оройтлоо, чам тохирох хүн гарч ирэхгүй, жи жожиг боллоо. Чин танаа үеийнхэн бүгд хүнтэй суушлаа. Одоо тэгээ чам тэн тохирох юм байна. Маш том дарамтууд ирдэг. Бүр танихгүй биш ойр тойрны хамгийн дотны хүмүүсээс ч энэ үг ирдэг. Тийм болохоор чамайг мэдээж эмзэглүүлэх ба эмзэглүүлнэ. Тэгээд энэ эмзэглсэн тэр айцтай автаад хүн маш буруу сонголтуудыг хийждэг. Бараг л амьдралд анх удаа болцож үзээгүй явж явжсэн нэг хүнтэй болцсон чинь нэг гоё мэдрэмж аваад зөвхөн хайр гэж ийм л юм байна ингээ суучдаг, гэрэлждэг хүүхэдтэй болчдаг. Гэтэл яг тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа нэг романтик үе гэж байгаа даа шүү дээ. Тэр романтик үеийн дуусаад илүү нэг амьдралын партнер тий 50 жил ханилах гээд байгаа хүний тэр нөхцөл рүү оронгууд маш өөр хэрэгцээнүүд гарч эхэлдэг. Үнэт зүйлүүд нь гарч эхэлдэг. Тэгээ хоорондоо маргалддаг. Түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үздэг. Иймэрхүү асуудал байдаг. Тэр айцсандаа хөтлөгдөнө гэдэг бол хамгийн буруу сонголт. Ер нь бусдад хүлээн зөвшөөрөх гэж сонголт хийх гэж байгаа зүйл биш шүү дээ бид нар тий. За гурав дахь зүйл байна. Бусдын хүлээлтэд тааруулна гэх тий. Яг л зөв. Одоо жишээ нь аав ээж чинь чамайг хүнтэй суух хэрэгтэй. Аав ээж чинь ач зээгээ хармаар байна гэж хэлж байгаа болохоор чи тэр хүмүүсийн төлөө гэрлэнэ гэдэг бол асар муухай аймаа батсан хэрэг. Тийм учраас гэрлэх гэж байгаа нөгөө хүнийхээ өнцгөөс бодох хэрэгтэй. Зөвхөн өөрийгөө хар амиа бодож ерөөсө болохгүй. Тийм учраас бусдын хүлээлтийг бүү март. Зүгээр л чиний дээр харилцаж байгаа хүн чинь юу хүсэж чинь, чи өөрөө бас юу хүсэж чинь хамтдаа ярилцаад бие биендээ цаг хугацаа өгөөд бие биенийг илүү ойлгох, таньж мэдхэд л илүү цаг хугацааг зарцуулах нь чухал байгаа байхгүй. Тэр хоёр хосын хоорондын чанартай харилцаа чухал болохоос тэр аав ээжид яаж харагдах уу, ах トゥ амар их садан найз нөхдөд яаж харагдах уу гэдэг бол өстэй мянган нэгдэх асуудал байгаа. Үүнийг манайхан хэдүүлэн үүнийг ойлгомоор байгаа. За дараагийн зүйл нь сэтгэлгүй болон амиа боддог хүмүүс гэж. Энэ хүмүүс бол зөвхөн өөрөө өөрийнхөө хэрэгцээг л хардаг. Би ийм хүсэж байгаа учраас би ингэмээр байна гэдэг. За амиа боддог хүмүүс байна. Жишээ нь за би угаасаа ийм юм чинь чи тэгэл хүлээн зөвшөөрч чадахгүй бол тий салалтаа гэдэг ч юм уу. Чи тэгээ болилдоо гэдэг ч юм уу. Тухайн асуудлыг ерөөсө шийдэх өнцгөөс нь харахгүй
Нэг бол нэг бол энэ зүйлээ зогсоо, нэг бол чи намайг зөвхөн хүлээн зөвшөөрөөд яв гэдэг. Зөвхөн өөртөө тийм ялсан мэдрэмжийг авах гэдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол яг ийм хосын харилцааг бол ажралгүй нөхцөл байдал руу оруулдаг төрлийн хүмүүс байх нэ. За ийм хүмүүс байгаад байна. За тэгвэл одоо эсрэгээрээ хосын харилцаан дээр ингээ алдаа гаргаад байгаа юм бол яаж бид нар алдахгүй байх ёстой вэ? Ямар одоо хүнийг хосын харилцаан дээр буюу 50 жил амьдрах хүнээ би ямар өнцгөр харж сонгох ёстой вэ гэдэг асуултанд судлаач нар хариулсан байна. За одоо хэдүүлээ энэ хэсэг рүү оръё. Тэрүүн хэлсэндээ ер нь бол ингээд том асуудлыг ч гэдэг юм уу, том зорилгыг ч гэдэг юм уу те ингээд жижиг болгоод ингээд зум аут хийгээд ингээд татаад үзэнгүүт жижиг хэсгүүдэд салгаад үзэнгүүт амар ойлгомжтой болж эхэлдэг те. Хийхэд хэцүү санагдажсэн зүйл амархан санагдж эхэлдэг. Тэрнтэй адилхан амьдралын ханаа сонгоно гэдэг чсэндээ ингээд том зураг хүмүүсийн хувьд нэг ярих дургуй сэдвч яг үнэндээ те. Яа тэр хэцүү сэдв байхгүй байнга бодоод тахаар стресстэй дээ. Тийм ч хүмүүс төдийлөн ярьдаг байхгүй. Би л ярьж чинь. Ингээд зум аут хийгээд ингээд татаад аваад үзэнгүүт амьдралын хань сонгоно гэдэг чинь амар жижигхэн асуудал байгаа байхгүй. Ингээд жижигээр аваад үзвэл те. Зүгээр л нэг жирийн нэгэн 7 хоногийн жирийн нэгэн 5 гарагийг хамтдаа орой ад жаргалтайгаар яаж өнгөрөх вэ гэдэг сонголт байгаа байхгүй юу? Яг үнэндээ бол тэр Валентины баярын хамтдаа гоё тэмдэглэдэг тэр романтик үдшүүд биш. Зүгээр л 17 мянган удаа нөгөө хүнийхээ өдөр нь хэр өнгөрсөн бэ гэдгийг чи ад жаргалтайгаар төвчээртэйгээр хэрхэн яаж сонгох вэ? Сонсох вэ л гэдэг л тийм л хүнээ сонгох гэдэг байгаа байхгүй юу? Маш энгийн. Тэгэхээр бид нар ийм өнцгөөс харж сонгох юм бол илүү зөв сонголт хийх магадaltaй. Бид нар чинь зүгээр л энгийн өдрүүдийг хажралтай өнгөрөөж 50 өнгөрөөж чадах хүнээ л сонгох гэдэг байгаа юм байна шүү. Бусдаар асар их тийм хайр, дурлал, догтлол өдөр болгон чамайг догтлуулдаг тийм гайхалтай романтик хүнийг сонгох гэдэг байгаа. Ерөөсөө биш гэдгийг л ойлгочмаар эхлээд. За, 3 том хүчин зүйл байна. Сайн сонгох. Хамгийн эхнийх нь бол агуу нөхөрлөл гэж. За энэ дээр нэг ийм жишээ авсан ба. Замын төгжрлийн шалгуур гэдэг нэртэй. Ингэж орчуулагдсан байна л да. За жишээ чи ингээд Улаанбаатарын замын төгжрэлд орлоо. Асар их төгжрэл донд орцсон тий. Тэгээ найзыгаа гэрт нь төгжрээнд хүргэж өчөөд буцах тийм даалгаварт. За тэгвэл яг тэр төгжрөх процесс донд 2-3 цаг төгжирч хахад стресс хийхээ оронд харин эсрэгээрээ тэр хүнтэйгээ төгжирсэндээ чи баярлж байгаа. Тийм сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг илж. Яагаад тэгэхээр илүү их цаг төгжрээсээ яагаад тэгэхээр энэ хүнтэй цагийг хамт өнгөрөөхөд илүү таатай байдаг. 2-3 цаг нь 20 минут, 30 минут юм шиг тийм хурдан өнгөрдөг хамт байхдаа тийм гоё мэдрэмжийг өгдөг. Тийм агуу нөхөрлөл дунд чи байхыг хүсдэг үстэй. Тийм ч учраас чи яг тийм мэдрэмжийг өгдөг найзууд дундаа байгаад идэг. Тэр найзуудаа хайж явж чадахгүй, найзуудтайгаа хамт байгаад идэг болоо гэж бодож байна. Тэгээ түүнтэй яг ижилхэн амьдралын хань гэдэг бол нэг том шалгуур нь агуу нөхөрлөл буюу чиний хамгийн сайн найз байх хэрэгтэй гэж. За үүнд хэдэн жишээ авсан байна. Хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хүн амьдралынхаа 50 жил худлаа инээхийг хүсэхгүй үстэй. Тийм учраас чиний ярьж байгаа зүйлийг гоо чин сэтгэлээсээ үнэхээр ойлгоод инээдэг, маазарч чаддаг, чамааг бас явуулж чаддаг тийм хүн байх хэрэгтэй гэж. Дээрээс нь хөгжилтэй байх хэрэгтэй. Амьдралд маш олон асуудлууд гардаг. Гэхдээ тэр асуудал болгон шаналаад байдаггүй. Тухайн асуудал нөхцөл байдалтай нүүрт болонгуудаа тэрийг илүү хөгжилтэй нөхцөл байдал руу маш уртаа оруулж чаддаг, уур амьсгалыг өөрчилж чаддаг тийм хүн байх хэрэгтэй гэж. За дараахан сэтгэлгээний харилцан хүндлэл гэж. Ер нь амьдралын ханаа сонгоно гэдэг чинь нэг талаараа бас ажил мэргэжлийнхээ зөвлөгчийг сонгож байгаа. Яагаад тэгэхээр бид нар ингээд ажил дээр өдөр чинь би надад бол тийм хэрэгцээ байдаг байхгүй. Өдөр чинь ажил дээр их юм хийж чад орой яриад за ажил дээр нэг юм болоод энэ чи юу гэж бодож чинь би нэг юм хиймээр байна. Чамд яриад өгөө дөө чи нэмэх хасах санаа байна уу? Байнгын тийм хэрэгцээ надад байдаг. Яг үнэндээ бол ажил мэргэжлийн зөвлөгчөө бас сонгох гэдэг нэг процесс байгаад байна гэж. Тийм учраас би биенийхээ сэтгэлгээний хувьд би биенийхээ бодож байгаа би биенийхээ ямар ажил хийдгээс үл хамааран тэр ярьж байгаа зүйлийг чи хүндэлтэйгээр сонсоод өөрийнхөө фидбэкийг өгдөг, өөрөө зөвлөдөг, өөрөө мэдгүй ч байсан гэсэндээ бас зөв асуултуудыг тавиад нөгөө хүндээ цаг гаргаад сонсдог байх нь бол маш чухал юм байна гэж. За дараагийн жишээ нь болохоор хийх дуртай зүйлс нь ижил байвал сайн гэж шүү. За ягсэн нэгсэндээ уулздаг, учирдаг найзууд нь төстэй байх хэрэгтэй л гэж. Яг тэгэхээр хоёр өөр зорилготой юм уу, хоёр өөр хүсэл сонирхолтой хүмүүс байгаад байгаа юм бол 50 жил би биенийхээ нэг зүйл хийхэд тэрэнд нь дургу байгаад бол хэцүү шүү дээ. Тэгэхээр нэг хүн өөрийнхөө
хосын харилцаанаас болж өөрийнхөө хоббиг орхих ч гэдэм юм уу, өөрийн байнга тогтмол хийдэг байсан найзуудтайгаа уулзгаа болох ч гэдэм юм уу, бас нэг том золиосыг хаях болчихж байгаа байхгүй. Тийм учраас эсэргээрээ ижил төстэй сонирхолтой хүмүүний сонгочвол хоббигоо ч алдахгүй, дээрэс нь амьдралын сайн ханаач олох тийм давуу талтай байх нэ. За ийм жишээнүүд байна. За тэгвэл сайн ханаа сонгох хоёр дахь том нөлөөлөх хүчин зүйл нь гэртээ байгаа юм шиг сэтгэлдлийг чи авдаг байх хэрэгтэй. Тэр хосын харилцаанаас. Жишээ нь одоо би энэ сандал дээр ингээд суудсан мэй гэж үтэй тийм. За энэ сандал дээр би ингээд суудсан. Тасралтгүй намайг 10 цаг суугвал би ядарнаа да тийм. Энд бөхс чилээд, залхуу үрээд, бөхтийгөө тийм. Түүнтэй адилхан чи анханасаа л тухтай мэдрэмжийг л авах хэрэгтэй хосын харилцаанаас. Тийм тухтай гой суудал дээр суугаал те 50 жил чи байх гэж штэ тэр үнтэй. Тийм учраас анханасаа бие барихгүй өөрийнхөө байдаг тэр үнтэй харьцахдаа нэ хичээгээл энерги зарцуулаад байгаа нэг дүлж яриад идэг штэ те. Тэгээд дүлэх шаардлагагүйгээр харилцаанд ордог. Тийм л байх хэвээр. Тэгжил тэр мөсийг гой хаглаад тэгэд ийм гэрте байгаа юм шиг мэдрэмжийг авах хэрэгтэй гэж. Тэгээ хосууд мэдүүж эхэндээ хэцүү байгаа штэ. Чин дөнгөж 4 5 уулзж байгаа болцож байгаа хосууд бол хизээж тийм мэдрэмжийг авахгүй байх гинт. Тэгээд тийм учраас эхлээд сайн ярилцаад ойлголцоо тэр мөсийг хаглаад тэгээд яг өөрийнхөө байх орон зай хин хиндээ өгөнгүүт тэр өөрөөрөө байгаа орон зай нь хин хиндээ таалагдж гэнэ гэдэг чинь дараагийн асуудал ах гэж бодож байна. Ер нь бол тэгээ харилцаанаас хүн бол ядарч ерөөсө болохгүй шүү дээ. Бид нар энергийн талаар ерөөсө ярьд. Би энергийн талаар амар ярих дуртай. Яа тэр чи ингээ хүнтэй яриа суухаар энерги таардаг хүн гэж яддаг. Тэгээ энерги таардаг хүн бол амар би ингээ ядарсан тэр харилцааны дараа ингээ ядарсан салдаг байхгүй юу. Тэгээд энерги таардаг хүмүүс бол хичнээн өдөр 11 12 цаг ажиллаад араас нь жим хийгээд асар их стресстэй байсан ш тэр хүнтэй уулзаа суухад бүр 2 цаг асар их энергитэй болоод гардаг юм. Ингээд ийм энергийн солилцоо бол давхар явагдчихэдэг. Тийм учраас харилцаан дээр бол би энергийг амар их чухалчилдаг. Хичээж ингэж харилцахыг хүсдэггүй. Яг өөрийнхөө гоо ингээл маазраал те. Тэгээ тэр нь нөгөө хүн таалагдчихвал болж юм гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой. Ми өөрөөрөө байгаа нөгөө хүнд амар хэцүү санагдаа таалагдахгүй бол бид хоёр биш байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ хариулт нь угаасаа л тодорхой. Тэр хин нэгний өмнө чи хичээгээл амар кул залуу байх гал ямар ч шаардлага байхгүй. Яа тэр чи 50 жил хамт авах үнэ сонгох гэж байгаа шүү дээ. Өөр зорилготой байвал асуудалгүй. За хамгийн дараагийнх нь болохоор алдаагаа хүлээн зөвшөөрдөг хастай гэж. Одоо гэртээ байгаа юм шиг мэдрэмжийг ингээд аавнаа гэдэг чинь одоо гэртээ байхад аав ээж гэр бүлийн гишүүн чинь чамайг шүүмжлээд чиний хийсэн зүйлийг байнга ингээд байна тэгээд байна гэдэг үстэй тий. Гэртээ байхад чи ингээл гэртээ гэрийнхээ хувцастайгаа нүрээ бодохгүй эмгтээчүүд бол тий ингээл явдаг үстэй гэртээ. Тэрнтэй л адилхан байхгүй. Чи ямар ч юмд алдаа дутагдал гаргаж болно. Гэхдээ алдаа гаргана гэдэг нь амьдралын нэг хэсэг гэдгийг л өөртөө уус хүлээн зөвшөөрч хэрэгтэй. Алдаж болно хүн яа тэгэхээр алдааг бол засч болно шүү дээ. Тэгэхгүйгээр алдахсгүй юм шиг аашлаад тэгээ нөгөө хүнээ алдаа гаргахад нь шүүмжлээд хүлээн зөвшөөрөхгүй ер нь тэгээ байнга хамт байгаа хүнээ байнга шүүмжлээд байвал ямар хүн тэр хүний дэргэд тогтох вэ тий шүүмж хэдий нөгөө хүнийг сайжруулахын төлөө байдаг ч гэсэндээ үүнийг бас тэнцвэрийг хангахгүй бол байнга л хийж байгаа юм шүүмжлээд байх юм бол би л хажууд нь төрч чадахгүй баг ганцаараа байхын илүүд зөв хаа. За юм байна. Гэртээ байгаа юм шиг мэдрэмж. За хамгийн сүүлийнх нь 3 дахь нь гэрлэлтийн төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй байх хэрэгтэй гэж. Би дөрөв нь хэлсэн шүү дээ. Гэрлэлт гэдэг бол ажил юм байна. Тийм учраас бид нар өөрийн ажил мэргэжилтэд карьертаа амжилт гаргахын тулд юм хийхгүй зүгээр суугаад байвал амжилт гарах уу? Гарахгүй шүү дээ. Тэгээ сайн сайхан бодоол тэгээ би албан тушаал дахиж цалингаа намиулмаар байна гэснээр юу ч хийдэггүй тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан чи сайхан гэрлэлтийг бий болгох гэж байгаа, сайн хосын харилцааг бий болгох гэж байгаа өөрөө зүтгэх хэрэгтэй. Өөрөө түндэ сэтгэл гаргах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд өөрөө ингээд хатан хаан шиг те миний л төлөө над дээр л ирэх хэрэгтэй. Чи намайг л халамжлах хэрэгтэй. Тэ намайг л чи эрхлүүлэх хэрэгтэй гэд өөрөө зүтгэл гаргахгүй хүнээс л сэтгэл гуугаад яваад ах юм бол тэр харилцаа бас явахгүй л гэж. Айл айл талаасаа зүтгэж ээж, айл айл талаасаа сэтгэлээ гаргаж ээж тэр хоёр чинь нөгөө Монголын зүйлс зөв юу гэдэг лээ. Гоо ингээд эвлэлтэн нэгдэнэтэй тийм ээ. Тэгжээж 50 жил амьдрах нь шүү дээ. Окей. За ингээд өнөөдрийн ярих сэдв бол ерөнхийдөө ингээд болчлоо. Тэгээд хэдүүлээ ингээд том зургаараа ингээд хараад үзэх юм бол яг үнэндээ бол бид нэр 50 жил ханилах гэж ханаа сонгоход тэр өндөр байна уу, царайлаг байна уу, гоё бие хаатай байна уу. Тэгээд
Одоо юу байдیں۔ Ингээд амар олон шалгуур үзүүлж байгаа шүү дээ. Одоо гитар тоглож чаддаг байна уу те. Одоо юу байдیں۔ Тэр хүчин зүйлүүд бол нэг тийм өндөр ач холбогдолтой биш байгааз. Чи яг үндэ чи тэр амьдралынхаа хантай 4000 дахь өдөр орон хоол идээ сууж хад энэ гитар тоглох тэр өндөр байх, царайлаг байх, булчинлаг байх гэдэг асуудлууд бол жоо хаагуур л орох бах. Чухлын зэрэгээрээ арай өөр зүйлүүд тэр 4000 дахь орон хоол идээ сууж хад ажиглалтай байхад нөлөөлөх арай чухлын зэрэгээр арай өөр зүйлүүд нь урдуур нь орж ирэх болов уу гэж би бодож байна. Тэгээ энэ удаагийн бичлэг та бүхэнд таалагдсан бол лайк дараарай. Тэгээ миний YouTube сувгийг ерөөсөө subscribe хийгээг байх юм бол subscribe одоо яг одоо дарчих гэж та бүхнээс хүсмээр байна. Яа тэгэхээр маш олон сонирхолтой иймэрхүү бичлэгүүд орох учраас. Дээрэс нь энэ ярьж байгаа зүйлд ерөөс санал нийлэхгүй байж болно. Санал нийлж болно. Тэгэх юм бол сэтгэл хэсэгт бичээрэй. Хэдүүл хоорондоо ярилцъя. Аль хэсэг дээр нь санал нийлэхгүй байна. Санал нийлж байгаа хэсэг дээр нь бас хэдүүлэг комментээр хоорондоо цуглаад дор бүрнээ жоохон санаагаа уралдуулъя. Тэгээ яагаад тэр бүгдээрээ л сайн амьдралын сайн хантай болох гэдэг явж байгаа залуучууд учраас. За тийм байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.